За сайн бацгаана уу? Туулкан байна. За өнөөдөр бөөнтөө энэ бичлэгээрээ Тэнцвэрэг дээр 24/7 шоу нэвтрүүлгийн reaction видео хийх чинь тэгээд бөөнтөө 2 дугаар бүлгийн одоо эхний 1-р анги Facebook дээр засагдсан байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр яг одоо нийт 4 финалист байгаа. Тэгээд 5 дахь финалист болж одоо ингээд reaction тэр даруйд нь хийгээд явна гэсэн үг. За тэгээд олон юм уушгүйгээр бөөнтөө шууд одоо эхэлцгээе. За. Ерөнхийдөө бол би яг үдцсэн байгаа. Тэгээд одоо гэхдээ илүү одоо тий яг тархин дотор өрнсөн тэр бодлуудаа яг нууж хаахгүйгээр хэлээд явна заяа. За эхэлж байна да. Nomada Pictures. За энэ ижлэн өмнө босон газартаа байсан байх та. Байгалийн хувьд бол ярих юм бол алгүй. Байгаль бол амар юм. Энд бараг Чинзо Моко хоёр бараг ингээд Монгол гэр мэр барьцаа амьдарч байгаа юм хэвчээ. За. Тийм Монголд ч юм шиг харагдаад байх юм дээ. За эхлэе. За шинэ финалистаар болохоор сод гэрэл болт хоёр нэгдсэн юм шүү дээ. Хоёр шинэ финалисттэй. Тэгээд нөгөө нэг ямар тач Батаа бол угаасаа ойлгомжтой. Батаа бол бүр яг энэ нэвтрүүлгийн яг жинхэнэ hot sauce гэдэг шиг яг нэг тийм халуухан одоо амт нэмж өгдөг, үг нэмэрлдэг хүн шүү дээ. Тэгээд Батаа бол гоё. Тэгвэл би ингээд энэ дундаас ингээ болтыг амар ингээ хөгжөөгөл мааз юм ярих байх гэж утсан байхгүй. Тэгсэн чинь болт ерөөс юм яриаггүй. Ах зүгээр хичээл чимээгээ суугаал баг тий юунд аваад ирвэ гэдэг байгаа юм хаашаа нэг тийм байгаадсан. Тэгээд тэр нь надад жоохон хүлээлтийн маань ингээд яасан одоо буулгасан гэх юм. Гэтэ яг эхний дугаар болохоор ах жоохон нэвчиж орж чадахгүй жоохон бие барилттай байх. Тэгээд 3 4 5 6 дугаар дугаараасаа ингээд ах жоохон тий ам нь халаад зөө хонгор гоё мой гэд явчих байх. За тийм ээ өөр чинь хин байгаа юм бэ? Өөр ч сод гэрлэгч байна. Тэгээд сод гэрлэгч бол угаасаа гоё харагдаж байна. Тэгээд яг байх хэвээр 4 финалистууд байна даа л гэж харж байна. За тэгээд энэ бичлэгэн дээр 5 дахь финалист нь болохоор инхт бол одоо буюу Туулка би одоо суугаад үзэж байгаа шүү. За эхний дугаараа оролцож гарч ирж байна. Сайн бацгаана уу? Намайг Яран гэдэг. Найзууд болон гэр бүлийнхэн Үүля гэж дууддаг. 28 настай. Тэгээд график дизайн агент нөгөө нэг Цэтула байсан бол Ууля гэдэг нэрээр сонсчоод тий ямар оролцогч орж байгаа тэр одоо хүмүүс яг яаж хүлээж авч байгааг нь ерөөхдөө ингээ Facebook дээрээс Instagram дээр сарсан байхгүй гэсэн чинь ингээд энэ Ууля хичээг ингээд ихэр сувдтай адилхан ихэр сувдын баг удгаан дүрмөр гэх сонь ярьсан байсан. Тэгээд надад болохоор ингээд хүмүүс яагаад ийм өвөрмөц төрх одоо харж чадхаа болцсон юм бэ гэд амар гайхсан гэх юм уу. Минийхээр болохоор энэ чинь ингээд яг өөрийн гэсэн өвөрмөц стилтэй ямар нэгэн зүгээр нэг яг энгийн дундаж нэг байдаг л эмгтэй хүн шиг одоо биш гэх юм уу. Нэг тийм өөрийн гэсэн өвөрмөц тэгээд хүчтэй харилцантай их ч амар санагдаад байгаа хгүй юу. Тэгээ ер нь яг юунд дуртай юу хүсдэг гэдгээ айл үжээ олоод мэдсэн нэг тийм өөртөө ихтэй бие хүн гэж хараад байгаа юм. Надад бол Ууля агч бол амар таалагдж байгаа. ажилуулдаг, бас чөлөө цагаараа модель хийдэг. Намайг амар царайлаг бүр хэрэгтэй болов. Юмсаа модель байна өө тий. Өөрөнгөсөө айгүй тийм өрмөц хөрхөн стилтэй байна. яг нэг тийм амар амьдрал хөвчлээд үгсэн амар гоё нэг тийм хар бүдүүн ширхтэй гэснээр гоё юм амар гоё гэстэй. Бимийн болол бүр амар шигтэй. Тэгээд энэ үгсэн даашинсан бүр амар гоё үзээд алдах боломж юм шиг санагдаад. тийм их чи та үзэхгүй л үргэлж үзсэн юм байна. Яс хоол амар гоё юм лээ. Хоолны тийм Instagram ч Жинхнээс бол зөндөө удаа дурлж үзсэн. Ер нь нэлээ дурлах дуртай хүн. Чихэл дурлахын аль дээр ирсэн байна да. За одоо дурлаад л ахын дээ. Яа хичин би юм бүр тасарсан байна яг.
Бүр аимшигтай байна. Ихчээ та хичээгээрээ. Окей. Би заяа энэ амар Өөртөө ихтэй. энэ амар дургу болцоо. Яагаад вэ гэхээр ингээд Guys, now төгсөө гэдэг. нэгт ингээд заяа одоо ингээд өмссөн анх нөгөө нэг хүний анхны сэтгэл амар чухал штэ. Тэнгүүт ингээд хамгийн ихэнд одоо ингээд орж ирж байгаа тэр юунд таалагдаагүй хувцсан яг энэ их тийм өвөөгийнхөө хувцыг нэг жоохон хөлт өмссөн юм шиг нэг тийм яг ингээд далайн ирэг дээр зогцохгүй гэх юм уу энэний орон бараг зүгээр нэг гоё шорт фотолк өмсөд ороод ирвэл илүү ингээд нэг нөхцөл байдалтайгаа нэг уусцсан цогцсон байх юм болоо гэж бодоод байхгүй нэг тийм орой үчийн цэнгүүнд явах гээд байгаа юм шиг нэг тэгснэ ингээд нэг амар хар нарны шилээ ингээд тохож мухацсан. Одоо хувцалтын хувьд бол таалагдаагүй. Тийм болохоор ингээд цаашаага ер нь жоох ингээд блөр болоод ингээд за гэж ингээд явцсан. Тэгээд за ер нь үцэцгээ зав ихнээс сэтгэл бол энэ байна. Энэ төгсөөхүүд Тэ өөртөө ихтэй. амар пит ярьдаг юм шүү. Guys, now Нэг модель биш хүн бараг байхгүй хаа тий. Яг хүнд гин болоогүй л байна одоохондоо. Мэдээлэл царайтай гэдэг аахгүй юу? Гэтэ яг үндэ тийм биш. Би айгу өрсөлдөх дуртай. Шазруу. Тэгээд дээрээс нь айгу зөвүүн байх үедээ зөвүүн байж чаддаг шүү. Ер нь те зөвүүн байж чаддаг. Тийм ээ чи үнээр зөвүүн залуу юм аа. Өөрөө тодорхойлсон юм шүү дээ. Сингл байгаа уус амар сайн мэдчихэж байгаа. За. Яа сингл байгаа вэ гэхээр би 2 удаа амар хаягдчихсан. За. Хоёуланд амар хаягдчихсан. Тэгээд тэр 2 охин миний цензурыг амар өндөр тавиад өгсөн байсан болохоор би олонхонд арчижсэн ч гэсэн ганц ч удаа үерхэж байгаагүй. Окей. Дуулж байгаа үед гэмэрхүү байсан. Нэг том охин шиг л гэсэн үгтэй гараад ирсэн жоо. Хомбок гэдэг. Хомбок. Дуршаа Ингэж амар хомбок. амар emotional хүн болдог. За дараагийн хүн эмэгтэй оролцогч байна. Яа ихч бүр нүдэрээ ингээд нэг юм хайгаад идэв үстэй. Тэр орой заяаны ханаа хайгаад байгаа юм шүү. Намайг Мичэд гэдэг Хаана вэ? шүдний эмч мэрэгчлээ. Мэрэгчлэр одоо 8 дахь жилдээ ажиллана. Нямч. Эхний сесний Их чинь би бол амар бийтэй юм биш шүү. Би энэ бол амар гоё юм биш. Бараг юу ирснийг сонссонгүй. Бата тэнд зүгээр эвгүй болчиход байна үстэй. Би ч гэсэн бараг тэглээ. Гэтэ нүднээс аягүй хөөрхөн мэдтэй. Тийм байна. Тийм. настай байгаа хүн бол хизээч үйдэхгүй. Хаан шин содоо юм байна. Тэгээд энийг хийж үзээ, тэрийг хийж үзээ. Саньясын яг гоё стилаа яг. Сул тал Гүн гэвэл нөгөө хийж чаддаг юм хэрэг амар гоё секс харагддаг шүү дээ. Яг гоё юм зурж байгаа юм. сул тал. Нүд нь амар ховстой нүдтэй юм байна ингээд нэг тийм нэвт соолж уншаад байгаа юм шиг юм уу. Тэр надад ингэж санагдсан шүү дээ. Игч чи ерөөхдөө эмчийн мэрэгчлээ тэгэхээр нэг тийм тэгсээ бүр шүдний эмч зав. Тэгэхээр ингээд нэлээ юмны деталь нарийн ширийн юмыг одоо ажиллаж хардаг гэх юм уу. Тэгээд ер нь бол эрэгтэй хүн дээр тавих цензур нэлээ өндөр байх ах гэж утсан. Нэлээ одоо тийм хариуцлагатай, тууштай, мууштай нэг тиймэрхүү хүн игчэд таалагдах ямар нэг тийм даалдаг юм уу тийм саркастик хөвгчлөлтэй залуучууд бол игчийн тайп биш байх гэж тодорхойлсон заяа. Тийм игчтэй ер нь нэлээ энэ дундаа цензуртэй тэгээд нэлээ дайчин нэг тийм санагдсан. Тэгээд яалч ч гоё царайлаг юм байна. Нүдэн бол бүр ингээд Нүд бол уусаа заяаж тий. Хөөх хайштай юм шиг. Тэгж харагч. хөөрхөн ааштай ч юм шиг. Сэтгэлийн талагдтагтай. Тэр нь бол runway далахад тэр хин амхан. Тэр намхан. Аха. Гүштэй. Тэр намхан биш. Үгүй. Аадад намхан биш магадгүй. Окей. Ноо төгсөө. Шууд яриа зогсоо. Хин амхан. Одоо нэг хувцас халтаа. Аха. Гүштэй. Тэр намхан биш. Үгүй. Аадад Инараа Парлон чигчгүй дээ гэдэг шиг. Яа би ихтэй арай л амар шудраг яваад байна уу. Гэтэ хүн болгонд л ямар нэг тийм сөрөг бодол төрж байгаа шүү дээ. Би ихтэй амар ингэж жааж их гээд байгаа юм биш. Зүгээр яг нэг яг бүр яг чин сэтгэлд маань яг мэдрэгдсэн юм дэ ингэ илэрхийлж байгаа шүү. За. Сайн байна уу? Hello.
Сайн байна уу? Мичи. Үлээ. За танилцсан. Өсөө. Мичи. За танилцсан. Тийм ээ. Ямар гоё натрээ. Энэ далааных нь view амар гоё байгаа. Охоо. Одоо Тий. ингээд Төгсөө ах бол яалтчгүй жоохон сонио уцтай байна. Тэгээ дараагийн уцч. Яа, энэ ахыг энэ ихний дугаарыг үзэж дуустлаа. Анхны сэтгэлээр их сайхан, их дажгүй хүн байна да гэж харж илаа. Тэгэл сүулдэ алюминий мөндөс юу хурцуулаад явчлаа. Сэрэл мэрэл бас чангаах байл шүү. Манай хасаагүй орж ирж байна. Тийм ээ, тэр бол Яг нэг Супермен тоглолтог залуу мөн үү? Өдрөөр нь сэтгүүлч хийгээ те. Орой болохоор Сайн байцгаана уу? Намайг Хас Чулуу гэдэг 24 настай санхүүгийн удирдлага мэргэжилтэй мэдээний хөтлөгч хүн байна. мэдээний хөтлөгч 24 настай юм шүү дээ. Аль телевиз хийх гэсэн бэ? гэтээ нөгөө мэдээний хөтлөгч болохоор амар тийм юу юм болов? Уран яруу үг гэлэхтэй одоо чи мөчөр юм уу? Учир нь би үндэс юм уу мөмөө гэд мэдээллийн хөтлөгч одоо тэр мэрэгжлийн онцлог байгаад байна уу? Эсвэл энэ хүн угаасаа юм Тэр гараагүй. нэг байгаад байна Мэдээний уу? хөтлөгч. Одоо бол централ телевиз. Тэгээ яалтчгүй би ингэж мундаг хөгжүүлсэн байгааг энд бодвол нэлээд тууштай. Эмэгтэй хүн гэдэг чинь тэгээд зөвхөн Жангуул нэг хэвэнд баригдахгүй олон байхтай өөрийн гэсэн үзэсгэлэн гоотой байдаг болохоор тус бүрд нь зөвхөн нэг аргаар найрна гэхгүйгээр олон төрлийн аргаар тухайн момент болгоно мэдэрч найрах болоо. Манай хүний өсвөл нэг юм байхгүй мэн үү? Тайлал явчлаа шүү. Йоо явцад илүү яах гэж Энэ юм. майк үрцэг дээр л энэ тий. Тавч тавчлаа. Сайн байцгаана уу? Хасаа. Нэг тийм үсцэн биш нэг гоё нэг тийм юу яриад тийм намуухан гэх юм уу? За асан цаана уу? Дандаа намайг Шууд орж асуух ирээд гэдэг гэж мэгээлэг нэг тийм үсцэн биш. Ваа гэсэн юм шиг гоё намуухан яриатай тэр нь болол ингээд гоё байна. Амар Дараагийн орц. Бас дуртай амраа. штэ. Юм дууч юм. Тий, амрааш. Хин дууч юм уу хин? Сайн бацгаана уу? Намайг Амар Жаргал гэдэг. Тэгээд Амраа гэж манай гэрийнхэн дууддаг. Артист нэр маань бас Амраа гэж явдаг ба. Йоо. Яг саяны та царайныхан өнгө төрхийг харсан ингээд нэг тийм их жуг нь амар гоё одоо бүсгүй байгаад байгаа хгүй. Тэнгүүт ингээд тэр гэрэл өнцгөө амар муухай тавьсан нэг тийм годомжны юм шиг харуулсан юм уу? Яг үндэ ингээд энэ ихчээс өөрөөс нь болоог байгаа даахгүй миний бодлоор ингээд зүгээр өнцөг гэрлээ амар буруу тавьсан тэрнээсээ болоод нөгөө нүүрнийх нь өөсийн хитрхийг харагдаад нэг одоо будсан будаг крем өдр айгу муухай нэг зурлцсан зунгааралцсан харагдаад байгаа хгүй юу. Энэ ууг нь чинь нөгөө нэг хосоо олох нэвтрүүлэг юм чинь ойлгомжтой тэр одоо оролцогч нарын гоо зүй өдр амар чухал штэ гой хөөрхөн ийм секси байх нь амар чухал тэнгуут тэгээд яг ийм сонин өнцгөр оролцогчдроо ингээд нэг тийм царай мутагаар ингээд харуулж байгаа энэ камер чинь нэг бүр ингээд яаж байгаа юм бэ гэмээр санагдаж байна. Бүр ингээд амар муухай өнгө тавьсан. Хичээг амар муухай харагдуулаад байна. Уг нь хөөх ихж явах гэж найдаж байгаа хгүй. Яа, ихчүүл яг өөр нь гэсэн амар сэтгэлтэй. Дууны үг бичих, олон төрлийн бүтээлч ажлууд их дуртай, байгальд гарах дуртай, ууланд гарах гэх мэттэй хайк хийх дуртай. Яа, энэ үс нь бүр галзуу байна. Энэ үс нь амар гоё Why гэж. not? Би бас энэ зүйлд орж үзэх хүссэн. Тэгэл би энэ байна. Ер нь яа хараач тээ. Яа, тэр нүдэн шиг хэлсэн зөөр Нострадын дууч чинь саран даваа биш хэмлээ. Саран даваа ихч бичиг. Тэгээ serious үргэсэн Юм уу, ариуна юм уу, хин юм бэ, юу юм бэ? Би юм уу? хэлсэн гэх юм уу? Жохон өөр төвшөнд байгаа. Тэгээ жохон зогсонгүй байл. Миний бодлоор амраа болохоор яг тийм юу их ч санагцсан. Яг өөрийгөө олцсон, өөрийнхөө юунд дуртайгаа олцсон. Ерөөдөө нэг тийм нэлээд мэдрэмжлэг хүн байх гэж утсан. Тийм болохоор жоохон тэр мэдрэмжлэг тийм хөглөг зангийн хөндөөд ингээд те одоо дууных нь нэг хэсгээс нь дуулдаг ч гэдэг юм уу те
Тийм байх юм бол илүү ингээд сэтгэл татагдах магадaltaй юм шиг санагдсан. Жохон дасаж биш яг мэдрэмжээрээ шууд анхны хурднаар ингээд дууралдаг хүн юм шиг санагдсан гэх юм уу. Нэг тиймэрхүү байдлаас болж. Гэвч бүр өөртөө ихтэй гэдэг үгийн юм бүр ингээд Emotionally mature хүн гэдэг юу чинь байгаа сэтгэл байхгүй юу? хөдлөл ингээд хянаа байгаа ингээд тийм л байх. Усан дээр нь бол би айгүй гоё. ер нь тэгэл яг өөрийнхөө байж чаддаг хүн ч л өөртөө амар ихтэй хүн гэж би боддог байхгүй. Тэнгүүд ихч бол яг нэг хил хязгаарыг тогтоож энд юусан ингээд яа камер инээдрээ юм байхгүй. Угаасаа айл үжиг камерлаа зүгээр хацсан. нэг жоохон ойлгоцсон хүн байхад бусна бол болно гэж үзэж байна. Nice. За бас артистик те Тийм байна. гойгоо орж ирж байна да. Бас өөрөнгө аягүй гоё стилтэй юм байна. Яа. Би нөгөө айгүй мэдрэмтгэн шиг санагддаг байхгүй. Тэгээд ер нь хүн уншихтаа бас дайжгүй ч гэж найддаг. Тэгээд нөгөө нь урдж жоохон уншичаад тэднэр дээрээ ингээ айгүй төвлөрч найрдаг гэх юм. Тоглолт хийдэг гэдэг шүү. Яриа мэрэ өдөгтэй. За хай. So. Амра. Нэгчвэл төгсөөг харснаа энэ юу жоо хогтой одорсон би гэдэг амшаа. Энэ удаагийн чанар гоо чөлөөтэй яваад байгаа юм шүү. Hello. Яа, энэ дугаарыг iconic оролцогч гарч ирж байна. Яа, энэ нэт амар хөөрхөн юм. Тий. Яа. Оо, энэ сагсан залуу юу? Шийд айгаал. Тийм ээ те. Тийм юм шүү дээ. Нөгөө нэг Нэлээ өндөр залуу ах шиг юм те. Ямар инээдтэй вэ? Тэгж явах та. Маг ганц улсын төлөв гэдэг 25 настай. Дээдлийн SJs багийн тамирчин хийдэг тийм залуу байна. Нэг юм bad boy energy мэдэрч. үнэхээр bad boy. Цэлмэгчийн юм байл шүү дээ. Өмнөх дугаарын одоо нөгөө шуугуулсан оролцогч Чинзоо шүү дээ. Тэр Чинзоогийн найз юм билээ. Тэгэхээр тэгэл бас энэ нэвтрүүлэгтээ юу өгөх нь одоо юу хийх нь бол ойлгомжтой байх гэж бодож байна. Гэхдээ анх би болохоор ерхий ингээ бүхэн юм үзээгүй байх та. Анх ороод ирэх нь амар болжсэн байхгүй ёо. За. Тэ нэвтрүүлэгт юм хүн байх хэрэгтэй гэдэг амар бодчихсон. Тэгээ сүүл рүүгээ бас ингээ жоохон эргэлзүүлсэн. Тэгээ нөгөө Singles Inferno-гийн сакс тоглодог ах байдаг шүү дээ. Garnish үл хэмлээ. Тэрнтэй амар төстэй гэх юм уу яг нэг тийм. Тэгээд дээрэс нь бас нөгөө Ice ямар үлээ нэг хүүхэлтэй кино байдаг шүү дээ. Тэрний нэг хэрэм шиг хулган ч үлээ үлээ тэрнтэй нэг адилхан дүрг байдаг байхгүй. За энд хараал үзээ. Энтэй амар ижлэн царц санагдсан. Энэ залууч нэрээ Spider-Man явцтай Playtime дээр явдаг. Тэр юу гэх юм уу? Тийм Playtime дээр Тэгээ Spider-Man юутай Instagram-аар харж ирсэн юм аа. Миний жоохон юм мэдрэмжгүй бас юм жоохон уймраа маа нэг байвал надад жоохон red flag санагдана юм байна. Тэгэхээр ер нь жоохон флирттэй тийм өөртөө адилхан ялчаар охин таалаж нэгсэн юм байна л та. Body count энэ төр гэдэг. Одоо чи red flag те. Тэр чи одоо нөө төгшөөрийн тохиог гэсэн үг те. Тийм. Хөврөмтгай тэгээд дурламтгай тэгээд амар toxic юм байна. Ойлгомжтой байлгүй дээ. Токс байхгүй гэж яах юм бэ? Бэн тэ? За орж ирсэн. Айгу өндөр гай орж ирсэн байна. Одоо яг энэ үйлдэл хүртэл яг өөрөөр байгаа нь амар таалагдсан. Ингээ бусад бүх хүмүүсийн нөгөө энгийн зүгээр нэг гараад мандаа гэж орж иж байгаа энэ юмэг маа гэж таглаад яг нэг хүмүүс хагарсан. Энэ амар ингээ cute амар хөөрхөн санагдсан. Энэ залуугийн мэрэгжлийг таахад амархан юм байна да. Үгүй амар хэцүү байна. Би бол Энд ямар нэгэн хорин болж байгаа юм уу? Хорин биш үстэй. Яа, энэ царай жоохон энийг жоохон кат жоохон хасмаар байна. чи бодохоор л бод. Гэтэ энэ октод одоо энд хүрэлцсэн байгаа октод дундаас хамгийн зэтүүллаатай нөгөө вайбнийх нь амраа юм шиг байгаа хгүй яг нэг тийм өвгөө аваатай бийж чадаад байгаа. Илүү яг мэдрэмжтэй гэх юм уу? Толгой мэд чаддаг толгой ойлгодог. Төгсөн. Сэлмэг. Амраа. Энэ хоёр тэнгэрхэн хөрмийн ихлэл юм уу та? Хоёр тангийнх нь өрөм гэсэн шүү. Яа, гэтээ санийх дээр яг амраа бүр ингээд яг бүр яг
жинхэнэ цээжинд нь ирүүхийн ниссэн баха. Яагаад тэгэхээр ингээд одоо олон хүмүүс энэ дотор ч олон охтууд байгаа штэ. Тэнгуүтэ олон хүмүүс дунд чи надад таалагдаад байна шүү гэдэг мэдрээ одоо тийм зүйлийг илэрхийлэх юм бол нөгөө хүлээж авч байгаа хүнд нь амар спешиал мэдрэмж төрөх байх гэх юм уу ингээд эн чи ингээ олон хүн дунд ингээ надад ингээ би ч байгаа сонирхоод байна шүү гэдэг ингээ илэрхийлчлээ штэ гэх нэг тийм эмэгтэй хүнд амар спешиал мэдрэмж төрөн дээрээс нь амраачин амар ингээ мэдрэмжлэг ер нь мэдрэмжээрээ амар ингээ хөтлөгддөг гэдгсэн штэ тэнгуут яг төрхөн зургийн тэр агш нь бүр ингээ вау ингээд явцсан байх. Тэгэл манай амраа маань энэ чинээс хойш ингээл сэтгүүлэг өдөр шөнөгүй бодож мөрөөдсөн байт юм да. Сэлмүү зүгээр шоумен юм байна уу? Сагч юм уу? Араа заримдаа сакс тоглодог. Гэхдээ сакс заримдаа надад тоглодог. Тоглодог. Нэр. Oh my gosh. Биш. Сайн их биш. Чи юм нэвтрүүл гоё болох юм да. Энэ контент Өгчээсэн мөгжөө мартсан биш. Нөө энэс нь бүр тэнийг байсан. Шууд бүгд мөж ирээд. Зүгээр. Энэ хондоо зөтөн. Хүн болгон нэг бүгж өгөн заяа. Тэгэхээр та бүхэн санаа зовоорой. Одоо чам илүү том зүрхтэй. Том diamond. Ах зүгээр амар флирти ч юм уу тийм зүгээр. Би өөрөө diamond. Би ягаан өнгөссөн чам diamond цэцтэй гэж хэлсэн. Тийм үү. Миний бодлоор заяа цэтүүлаа тэгээд хасаа хоёр дундаа бифтэй юм шиг санагдсан. Жохон дундаа дургу юм шиг гэх юм уу. Эсвэл амар сайн бинийхээ тоглоом явуулдаг сайн янзууд байж магадгүй. Яагаад тэр цэтүүлаа ингээд ер нь син болгоныг ажиллаад ах юм бол хасаалуу хандаж нэг юм яриад юм үг хийгээд байгаа байхгүй юу? I also like rain. Сонирхолтой л та. Дараагийн оролцогч. Игч болол надад яг уу ямар энгийн тийм бэж болохоор игч санагцсан яг хөөрхөн тэгээд гой дажгүй биетэй гэтээ нэг тийм харийцамгүй гэх юм уу. Одоо ингээд энэ суусан суудал надад амар таалагдаагүй ингээд нэг тийм төмөр юм дээр явж суулгацсан тэгээд игч өөрөө ингээд нэг тийм сандал дээрээ баг бүксэн багтахгүй байгаа юм уу хайшаа ингээд нэг тийм хавчигнаад ингээд нэг унах гээд байгаа юм шиг ингээд суудсан. Тэр нь ингээд надад намайг амар тохгүй болгосон. Тэгээд жоохон байх би барьсан байхаа яалтчгүй юм чи ихний дугаарын танилцуулгын одоо ихний монтаж дээр явж байгаа шүү дээ. Гэтэ ихч болвол яг нөгөө нэг амар тийм хөрхөн ярианд ингээд тоглоом нэмж орохтой амар сайн билий. Өө тийштэй иймштэй бараг тийм юм шүү те гэж мэгээд ийм тал нь амар тийм саркастик тал нь амар мундаг хөөрхөн санагдсан надаа. Тэгээ илүү дутуу янз бүрийн зам байхгүй юм шиг гэх юм уу яг. Хараад гэсэн үү? Энэ син бүр супер. Энэ син бол бүр супер эс. Йоо. Гэтэ эмэгтэй хүн яг нэг үгсээ хажуу тал руу оруулаад ингээ хүзүүгээ гаргаад суух юм бол амар гоё харагдсан тий. Нэг тийм ялдамхан. Их чи ингэсэн байгаа нь амар хөрх харагдчихна. Уруул нь амар гоё юм байна. Энэ зүрхээр надад л явчихдаг тий. Бата баргаа саяасан нэг харсан. Ингээ шүлсээ зэлсэн зайцсан. Сэлж чаддаг уу? Сэлэг хэцүү одоо хотлаа. Бараг жисэг чадахгүй би чиний гол. Hi guys. За их чирлээ. Их жавхлаа. За гинөө. Хин үү? Сайн уу? Их чи өдөн өлмөс сайн зэлсэн. За хасаа мэдээж боломжийг хизээч алдахгүйгээр хасаа тий зүгээр ийм сүмхийгээр л орж ирдэг. За. Яаж алдах юм боломж вэ? Тэснэ мангар сарчтай тий алив үнсгэлчмэн. Сайн боломжтой. Тэгэл дүцэн цэжиндээ Наагаал өөр товч байдаг байх. Тэгэхээр хоёлаа 3 гэсэн үг. 3 их гэсэн үстэй. Тэгэхээр бид нарт сайн сэлгээ хэрэгтэй гэхээр ахаа 3. Тэгэхээр нийт 6. Чи намайг хаан ферм гэж бодох юу? Тэр амраагийн бүр амар мэдрэмжтэй энэчээс мэдгэсэн байхгүй. Ингээд нөгөө эрэгтэй нь болохоор ингээд олон дундуустай би чамаас чамтай хүүхдтэй олмоор байна. Тэгээ бараг сагстай багтаа болон мал гэл ер нь жоохон эвгүй байдалд оруулах нэг жоохон
яагаад байгаа штэ тэнгуү тэмчэнээс ингээл амар сэтгэл нь хөөрөөл уйраал ингээл хичээл мөчөөд байвал амар тэнэг штэ тэнэг байдалд орно. Тэгвэл их чи амар хөөрхөн өөрөө тэмчэнээс амар өөрийгөө хөөрхөн авч гараад нэг тоглоом хийгээд тэр awkward нөхцөл байдлыг ингээ гоё ингээ тойруулаад байгаа байхгүй юу. Тэр намайг чи хаан фэр ингэж бодоо юм одоо юу гэдэг. Би үнэ юу би ямар. За тэгвэл та баг хангалттай. Бүр кул. Ах орж ирлээ. Йоо. Манай цагаан баваа шиг цагаан бор баваа ч юу. За дээшээ хараал. Бас л лайк. Зөвхөн өөдөө өгдөг шиг тийм. Яа хүмүүстэй орж ирсэн ингээд дээр юу Ахуул амар тийм хөөрхөн юу. Хорхоонд ч хоргоо гэж шиг яг. Намайг Бямс руу өгдөө зэрэндэх тогтдог. 28 настай. Юу ч санагдсан шүү дээ. Зүгээр яг хаспен материал шиг санагдсан. Одоо нэг үргэж мөрөх шаардлагагүй хаа та бараг шууд одоо их нэртэй болох та бэлэн байна гэмээр санагдсан юм уу яг тийм амар сайн эр хүн Өөрчлөлт ч юм уу. аав хүн байж чадхаар ч юм шиг тийм лаг санагдсан. Би эндээ ингэж мундаг харж байгаа юм чи өөртөө амар ачаатай байх. Тэр хувийн амьдрал нь бас амар тийм тогтвортой болсон хүн байх гэх юм уу? Өөрийгөө нэлээ хөгжүүлдэг залуу байна. гэдэг байгаа гэсэн. Сайн зүгээр өрүүлт авч идэв байсан. ЦЖ гэдэг. ЦЖ. Тэр октотоо мэддэг баг ингээ нөө цэжээр баг ингэж үзсэн юм шиг. Чихэр хүн биш те. Намайг амраа гэдэг. Цэги. Цэги. Төгсөө. Цэги. Угийн подтой явж идэв. Тийм шүү дээ. 0 орж тавьж ирдэг. Сулалдаг. За дараагийнх. Хөөе хин бэ? Яа. Их ч аваад ирсэн шууд тэгэл би арзаал явчихад. Миний хамгийн дэмжиж байгаа оролцогч золж байгаа ёо. Яагаад гэхээр би яг саяхан нөгөө энэ ихчийн Ruby гэдэг нөгөө ютубер байдаг шүү дээ. Янз бүрийн нөгөө нэг pop daddy, p daddy мэдэг яриад байдаг. Daddy биш Didi илүү тэр юм ярьдаг Ruby гэдэг. Тэрний подкастт орсон байсан байхгүй юу? Hot Mic гэдэг. Тэгээд тэрнэр ерөнхийдөө өөрийнхөө үзэл бодол яг хүний юмудаа ярьсан. Тэгээд тэрийг үзсэн чинь бүр ингээд эмгтэй хүн өөрөө ямар гоё юм бэ? Гоё эмгтэй хүн байх бас ямар гоё юм бэ? Тэ ингээд нуруунд цих ингээл тэ тэр нэг цагийн ярианы турш ингээд нуруугаа нэг ч бүтээлэлгүй ингээл цих суугаал ингээл тэгээ тэр нь ямар ч нэг тийм хүн таалагддаг гэсэн хичээл зүтгэл биш. Яг өөртөө гоё байх гэж хийж байгаа юм гэдэг нь ингээд мэдрэгдээд байгаа байхгүй юу? Тэгээ бүр ингээд нэг тийм яг зөв хүмүүжлэр зөв эмгтэй хүн болж ингэж яг өсөж торнож хүмүүжсэн их ч санагцсан. Их ч болол бүр яа магистрат үргэсэн. Би яг топ нэгт явж байгаа хүн байна. Одоо мэдээллийн чиглэлээр 8 дахь жилдээ ажиллаж байгаа. За юу шүд өгдөхгүй юм байна уу? Шүдний хоёр шүд өгдөхгүй манайхаа. Яа. Юу юм бэ? Юу юм бэ? Харин юу юм бэ? Яах гээд байгаа юм бэ? J-Park-тэй хамт. Тэгээд тэр нэг подкастн дээр их хэлсэн байхгүй энэ J-Park-эр амар флирти залуу байсан. Амар гоё үнэртэй. Тэгээд уг нь төгөлдөр хууран дээр ингээд одоо зогсоод дээр нь зогсож байгаа шүү дээ. Тэмүүт ингээд төгөлдөр хуураа хажуу талд нь суугаад толох байсан юм байна л. Тэгснээ шууд би шууд энэ доор нь яг энэ доор нь суугаад тогломоор байна гэж юм яа тэгж байсан. Ингээд нэг тиймэрхүү одоо октен шивнэ гэдэг шиг тийм юм ярьсан. Клип юмд их цензур заадаг. Яа яг энэ гэрлүүлэг бүр биш ээ. Scorpio их юм ба. Scorpio гэхээр амар нууцлаг байж магадгүй яг нэг тийм. Йоо. Барны дууссан юм уу вэ? Их ч бол энэ нэвтрүүлэлт бараг ингээд ахадмаар ихчдмээр санагдсан. Найрхан тэр өдрийн цаг агаараас л болно да. Йоо би хаамаа. Харизм ёо. Тийм болооч тэрүү би хосын харилцаанд яарахгүй байсан. Харин одоо цаг юм болов. Хичээ одоо яар. Одоо та имээ боллоо хичээ. Хичээ та сая өмнөх гэрэлтүүлэхтэр хичээ ингээд амар сонир юм шүдгүй имээ шиг харагдаад байсан. Одоо харалтаа ямар хөөрх юм бэ? Тэр үсэн
тэр мөрн, тэр гарн, тэр бэлхүүс нь ямар гоё юм бэ? Гэрэлтүүлэг үнцэг маш чухал юм байна. Мэдчихсэн дурлахаараа Тэр яг нэг шүдгүй юм шиг харуулдаг байхгүй. сайн хүн болгож харж. Ихчүүл ерөөс юм биш. Шавдагч биш, дурламтгайч биш. Ихчүүл бүсгүй хүн. Их тасаж дурладаг. Хоёлаа би бинийгээ аль дээр мэдэрсэн шүү дээ. Тэр шиг. Манай өвн зүгээр л тэнд. Зүгээр нэг бараг энэ хүний зүүдний ертөнц юм шүү те. Өөртөө чи 10 минут байна гэж чинь. Там дээр ер нь careful байх хэрэгтэй юм байна. Гэтэ жоохон ингээд too much байна да яг ч ингээд нэг ганц хоёр хөөрхөн юм ингээд хилчүүл ингээд дажгүй штэ. Тэнгүүд ингээд баян үг болгон дээр ингээд ядаргаатаад ивэл яа за зайлаа цаашаа би ингээд бүлхээд тэр голын ирэг рүү бараг шидчихмээр санагдах баха. Үгүй наа хасаагаас холдороо золоог чи хүүгээрээ. Наачаал биш шүү. Наачаа сонирн болсон шүү сая тэрж явах та. За дараагийн оролцогч. My top 1. Тимээ хонгороо чи хонгор адуу. Йоо. Ихэндээ би амар гайхацаа юус ширээний тест тоглодог юм шиг ах ороод ирвэ гэд гайхсан. Тэгээ нэг сонио өсмөс нь ингээд нэг сонио наалтаа дутуу үлдээд нэг засагдаагүй юм шиг те. Тэгээд ингээд яг ингээд ажиглаад ингээд байсан чи энэ оролцож байгаа залуучуудаас одоогийн байдлаар хамгийн мэдрэмжтэй, хамгийн яах ихээ мэддэг, харизмтай. Тэгээд ер нь хаана гიშгэх яахаа ойлгоцсон хүн шиг санагдсан. Сайн байцгаана уу, намайг хонгордог. Би Берлин хотод амьдардаг. Чөлөөт уран бүтээлч болон загвар өмсөгч DJ залуу байна. Берлинд DJ хийдэг тэгсээ загвар өмсөж. За тэгэл өөр юу хэлэх вэ? Энэ ах дээр зүгээр Берлинд байдаг тэгсээ загвар өмсөж. Ойлгомжтой бэлхүүдээ яг ямар юу хийдэг яадаг гэдгийг зүгээр мэдрэмжийн хувьд бол тулцсан байх гэж бодож байна. Миний хувьд мэдрэмжийн хувьд бол бүр амар. Тэгээ ахын хоолойн амар гоё. Биш залуу харсан ч бас. Сонир биш үү? Бусад хүмүүсийн миний тухай мэдэх зүйл нь болохоор ер нь өөрийнхөө чөлөөтэй байх туфтаа гэх юм уу. Тэгээ ямар нэгэн зүйл. Дээрэс нь өөртөө амар итгэлтэй. Ер нь байх жоохон дургу. Нойргоо анцсан бол яасан. Тэр би сөөм ицэн бид мэдтээ. Туу нартаар. Берлинд ясараад. Яар гоё дөө. Би өөрийгөө бусад оролцогчоос ирэхэд өөрийн гэсэн үзэл бодол майк Үнээр үний хаа. онцгойж магадгүй байх гэж бодож байна. Та алим л ярихгүй бол энэ дунд өөр хангалттай онцгойрно. Үе сая хөлөө өрөө хийн гэсэн үү? Хөлөө өрөө баг ингэ ингэж скриншот хийж байгаа юм. Дурлалдаг хүн байгаа. Тэгээ ирэхэд аюу дурлалтай. Яг унтчихт нь өсөй тайрчулсан гэдэг. Зүгээр нэг илүү юм байдаг нэцтэй. За би эсрэг үүснийхээ ирэхэд тийм чанга дуутай ч юм уу олон ааштай тийм жоохон ядсан юм шиг тийм хүмүүс ирэхэд татагддаг. Тэгэхээр нам гүм чимээгүй хэм бол зоолж аргал ихчтэй амар тохирох юм байна. Золоогчтэй зөө. Эсвэл манай шүдний эмчтэй тохирно. Гэтэ миний хамгийн тохироосоо бүр энэ хоёр хамт бүр төгс байх бах та гэж бодсон нь болохоор уулья заяа. Уулья юу хэмлээ? Өрөн. Ах жоохон гей vibe бөгөөд байгаа бас. Зин тэр хүн. Сайн уу? За. Одоо энэ төрөлтийг хараарай. Ингээд нэг тийм хараад байгаа юм шиг. Золж аргал энэ хоёр за одоо шууд үнсэлцээ. Шууд үнэрлээд авахаа. За одоо сонсороо цэтүүлээ юу гэх. Бүгд хичээгээрээ. Тэр яа хондгаа чирсэлтэй бүгд хичээгээрээ гэж хэлжсэн. Хасаа руу гарсан чи ялангуяа бүр хичээгээрээ гэж өгдөг. Яг ингээд нэг тийм цэтүүлээ жоохон бифред байгаа байхгүй юу? Эрэгтэй нь хоёр тусдаа өрөөтэй, эмэгтэй бас хоёр тусдаа өрөөтэй тий. Тэгээд ягаад ингээ хуваачвал гоё юм болох юм бэ гэхээр ингээд gossip болох магадaltaй гэх юм уу? Яг өрөө татсаж штэ эдэр чинь. Тэгээд яг тэр дунд ингээд жоохон тий нууцаа ингээд нууц юм ярих чинь нөгөө нэг хин нэгнээс нууж нөгөө хүндээ ярих гэдэг юм чинь gossip-ны хамгийн гоё юм штэ. Тэнгүүд одоо охтууд ч юм уу тий. Нөгөө өрөөнийхөө охтуудаас одоо жоохон нуугаад би
өөрийнхөө өрөөнийхөө охтодод тий надад хин таалагдаад байна. Тэгээд байна. Гэтэ тэр энэтэй ингээд ах шиг байна гэдэг тийм яриа өмнө сизон дээр амар дутагдсан. Тэнгүүд одоо энэ сизон дээр бүр галзуу их тийм юм орж ирэх байх гэж бодоод байгаа. Яг тий мейкап арилангаа тэр ингэсэн гэсэн тий ингэсэн юм уу тэгсэн юм уу гэх нэг тийм юм нэлээд болох байх. Тэгэхээр яг энэ өрөөний хуваарлалтан дээр албаар бас хэнийг нэг өрөөнд оруулах уу гэдэг нь амар чухал байсан баха. Тэр нь амар сонирхолтой хит хит өрөөтэй юм шиг. Stanley гэмэна. юм байна те. Дахианы хөө орж ирэх юм байна да. Гоё том Яа манай залуу ихчийн сууж байгаа. Амьсгалж байгаа. Энэ цаана юм гоё юм те. Энэ хоёр бол яг өглөөний view юм байна шүү дээ. энэ хоёр амар хөөрхөн, энэ хоёр амар цогцож байна. Stanley-ийн аяг бэлгэлсэн байна. Stanley. Өнгөтэй каст. За одоо сонсоор. Тэгээ байж өрөөний дарах чинь би байна заяа. 10 цагаас хойш ямар ч дуу байхгүй тэгээд авах хэрэгтэй. Ёо. Come on, тэтүүлээ. Санийх бол арай л аимшигтай бүдүүлэг байлаа ёо. Нэг тийм жоохон нахаалны гэх юм уу жоохон тийм гудамжны яриатай юм шиг. Тэгсэн ингээд нөгөө хоёр эрэгтэйгээ ингээд бараг яа дарамтлаад байгаа юм шүү дээ. За чимээгүй байцгаараа би унтын шүү. Би та нарын дараг. Та нарын дараг. Та нар миний боол. Би бол босс гэ бараг тэтүүлээгийн нөгөө нэг шүлэг холбдог юмар бараг ийм юм болох гэдэг юм шүү. Санийх бол арай л чанга байла. Тэгсэн чи одоо яг энэ дээр төгс буюу нөгөө нэг өвөөгийнхөө хувцас өмсөд ирсэн залуу хүүхэд одоо юм хэлэн заяа. Жохон дургуутслаад чи биш ээ энэ манай булчинтай том уба өрөөний дарга болсон дээр юм шүү гэд хэлнэ. Өрөөний дарга тийш юм шүү. Тэр том ах юм шүү. Яа харж байна уу? Өрөөний дарга бол би. Тэр. Яа. Яаж юм бэ? Яа энд бараг зодоо үсэх баха. Дараа болохоо молхоо. Хэрэгтэй нү. Амраад өгчгөр бэлэг байна. Амраад өчгөр бэлэг байна гэсэн чи. Үгүй тэр чинь зөвхөн надад өгсөн бэлэг. Чиний амрагч ярмаар. Амраадас байгаа шүү дээ. Тэгэхээр надад өгсөн бэлгийг би яагаад аваад өгсөн. Бүгжээс. Тэр энэ араа хасаа тэтүүлээ хоёр яг ингээд бифрэд байгаа хгүй сая яг хэрүүл болсон шүү дээ. Яах хэвээр шийдвэрээ гаргах хэвээр. Тэр би яг одоогоор л өөрөнд хайртай байна. Өөрөнд хайртай. Гэтэ би амрааг хараад миний яг толгой эргээд яг бүгж өгч магадгүй. Гэтэ би тавууланд нөгөө нь тавуул өгч. Гэтэ 6 ч байж магадгүй. Цэмбий орно гэж амар цэмбэр. Тодоогчтай амар хөөрхөө санагцаа ингээд нөлөөд тоо юм байхгүй тий. Амар шоу төлмөтөр Мэргэжлийн байсан тий. Миний бодол яг миний хувийн бодол бол те эрэгтэй хүн бодлоо яадаг чинь сайхан одоо те гадаад ороо явж үзэл аялал хороо гаргана гэж байдаг шүү дээ. Энэ хор ямар хор гэдэг юм бэ? Оо. Яа ямар хэцүү юм бэ? Нөгөө нэг сая хин ярьлаа шүү дээ. Нөгөө өвөгийн хувцас өсөд ирсэн. Төгсөө. Тэр чинь ингээд өөрөө амар жоохон штэ. Жоохон. Би амар жоохон штэ. Төгсөөч хатаж хэцүү юм байна. Тэгэхээр бас амар жоохон. Тийм бэж ч ингээд л хороо гаргаж үзэх хэвээр. Өстө гадаад орон явж үзээд хороо гаргаж үзэх хэвээр юм өстө гэж. Нөө гадаад орон очиж үзэнгүүтээ хор мор гарчдаг юм байхгүй. Тэгэл нэг тийм надаа яг юу таалагдахгүй байгаа юм бэ гэхээр амар өөрөөр биш байгаа даахгүй юу. Зүгээр л ингээд жоохон хөвчг болвол тэгэл жоохон шиг л байл да. Худлаа нэг ингээд нэг энэ дундаа шингэчгээл нэг том хүн болох гол те ядаал ингээд бүр нэг өстө нөрө хороо гараа гадаад оронд идээд өстө галуу шуумны юм ах хэлээд ингээд тэдэг охиндоо ингээд тавьчихсан өстө хор гарчиндаа марчиндаа гэж ярьаад тахаар амар надад нэг тийм заван санагдаад нэг тийм яг дотроос нэг юм үнэлцүүлээд байгаа байхгүй юу. Бүр үнэхээр яг чин сэтгэлээс минь бүр зүгээр л өөрөөрөө бай. Тэнэг бол тэнэгээрээ бай. Ухаантай бол ухаантайгаараа бай. Нэрийн юм. Би арай л амар ийшээ жоохон хейт яваад юм дээ. Тэг зүгээрээ гой залуу шүү. Гэдэг юм шүү. Тэгж байгаа гарна гэдэг. Хороо цэцхан тий. Тэгээс авчихсан уу? Эрэгтэй эмэгтэй ялгаагүй бро. Юуны хороо? Юуны хороо? Хүүхэн. Шоу, цингээ. Хороо гаргачаад яг нэг хүнтэй танилцаад Тэгвэл ер нь ялгаагүй эрэгтэй ч эмэгтэй ч яага эмэгтэй хүн
Үгүй яг уу би заавал эмгтэй эрэгтэй гээгүй шүү дээ. Миний хувьд гэсэн байхгүй. Зөв. Чи ихтэй эрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Үгүй яг тэгээ амнаас гарчлаа. Тийм ээ. Тэгэхээр чи хэлж шүү дээ. Яг зөвлөлтэй тэгжиж хоронд гарна шүү дээ. Тэр хоёр дээр нэг хороо гаргах шүү дээ нэрээ. Яг зөв баггүй. Тэгж дараагийн дугаараас нь. Сая хонгор бол яг ямар гарсан юм байна. Амар зөв аргумент төвшүүлж ярьж байгаа байхгүй юу? Би яг үнэхээр гоё залуу байвал очиод Instagram-ийн ч юм уу авчиж болж чаддаг. Instagram өгөөч та ихч баг ингээ санийхаа нүдийг гараад Instagram өгөөч гэдэг юм бол нөгөө залуу нь баг ингээ баг гэрийнхээ хаяг баг машинаа төлөхөр өгөх байхаа. За мэж аваа бүгдийг аваа. Маад очих уу? Чи намайг авах уу гэж баг тийх байхаа. чинь Хосын нэвтрүүлээ. Тэнгүүт ингээд гоё гоо зүй биеийн галбар мэлбэр одоо энэ дээр ч юм хагас нүцгэн байгаа шүү дээ бүгд бикини өмссөн. Тийм байхад ингээд бие галбар идрээ гоё харагдуулаад ингээд тэгвэл одоо үзэж байгаа бид нарт хүртэл гоё штэ. Тэнгүүт ингээд нэг тийм ингээд нэг дээшээ өргөж мөргөөл ингээд нэг нүдийн бос ингээд хил мэлээр ингээд юм хайлгаж майлгаал нэг нүүр аман завааруулуулаад энэ тоглоом амар жоохон нэг тийм утгагүй санагдсан. Энийг хооронд гоё те эмэгтэйчүүдийн гоё бие гуайлгыг харуулсан да эрэгтэйчүүдийн жоохон манли талыг харуулсан. Тийм одоо юу зохиосон тэмцээн явуулсан бол хамаагүй дээр санагдсан. Энэ одоо бүр зүг бүр үнэхээр алмаар заяа. зөв хацтай. Одоо энийг харалтаа бүр ихчийн баг 2 гарын баг ах салгаад ингээд баг өгчлөө. Фэри. Фэри амтлалцсан байдаг. Тэр энэ минийг харалтаа ингээд Ууштай муухай харагдуулж байна. Би хааг юм. Хамтарч байгаа нэг тэрчил та. Яг бас алдсан байна. Болно шүү дээ. What? Яа, энэ нэг дандаа нэг нүцгэн цээжиндээ охиноож явсан юм байх юм аа тий. Тэмчил таа. No, чи зүгээр холд. Чи зүгээр л орж ирэл суул та чи. Хөөе энэ яг энэ паусны хэсэг дээр манай залзаа их чи юм. Би хаа бүр юу юм бэ? Багтана. Зүгээр дэрэг тавих юм уу? Зөв. Нэмэгтэй тоохгүй нөө. Зүгээр эрэхтэй амар хичээгээд байдаг. Арал хэрэг. Чамуугар гоё байна. Таалагч шүү одоо. Одоо л гоё хэмжээж эхэлсэн. Яг доо чимээ миний бүр өөр чи миний сэтгэл төзүүлэх байг цаа амар нэмжээш зүгээр. Яасан. Яа, саний хэсэг дээр залзаа их зүгээр л хөөмнэ. Миний хүү тэ юунда талчнаарай. Хүнчлэхөө ирээр хөлөөч ирээ гэд бараг хэлчлээ. Яасан? Юу гэдэг гинэ? За миний дөө ихчигээ юу гэсэн? Ихчигээ юу гэсэн гинэ гэд. Яа, саях хэвээр гоё явсан ихчээ. Одоо наадах шиг өшрөөд унгаа наа усруугаа. Яасан л гэдэг. Энэ ерөөсөө тэгээд ойлгохгүй юм те залуу нь. Яас яаж ойлгох вэ? Бүр уншихгүй байна нөгөө эмгтэйгээ. Уншихгүй мэдэхгүй байна. Тоглож чадчихна. Орчин болон царайзч чаа. Амар гоосч чаа. Ихчүүл зүгээр л. Сэтгэлтнээ л хэдийн төрөөсгөө оршоод. Төрөөсгөө амьдрал хэлсэн юм шүү. Яасан гэ бүргээ асуудал авлаа шүү дээ. Сэтгэлт минь орон зай эзлээд их юу гэж. Золоо юу гэдэг вэ? Одоо загвар юм. Золоо юу хийдэг вэ? Бараг нөгөө гарын давуу рууны шагдраа биш юу лээ? Шагдрын их төрч юм блэ? Дулмаа хэлээ юм лээ? Дулмаа. Би шийдсэ. Гян гэдэг шиг. Золоо юу хийдэг вэ? Би шийдсэ. Чи миний зүрхэнд түрээсгүй оршин. Яа, ах минь энэ сайхан бие хагаа гоё ашиглал л да. Уг нь царай зүсний хувьд те ер нь те гаднах үзмжийн хувьд бол их л айтайхан залуу байгаад байх юм. Тэгээд яриа байхгүй бол тэгээд таг юм да. Бас гадна сонирхдаг зүйлс гэх юм аа. Сонирхдаг зүйлс тэгэл амар олон бүхнийг л сонирхдаг. Гэтэ чамайг биш. Хүчээр ажид тавьсан шиг л хөрхий. Гэтэ их ч нөгөө нэг юунаас тийм гоё мэдрэмж авдаг уу? Юу тийм гоё таашаалтай санагддаг вэ?
Энэ асуулт нь бол гоё шүү дээ. Эмэгтэйхэн тухай гоё. Жаргаж байгаа нарыг харж суух амар дуртай. Байгалийн үзэгдлүүдийг ер нь ингэж харж суух дуртай. Тэрнээс таашаалаа. Одоо миний жасмин болох гэдэг байна шүү дээ. Нисдэг гэсэн дээр суу нисэдэж болно шүү дээ. No. Байгаль дуртай шүү дээ. Чис. Хасаа маань болохоор too much flirty байсан. Үнэхээр хичээ холд суух наадхаа өшлөөд унгаа. Үнэрлэх гэх мэдрэмжүүд байна шүү дээ. Аль нь чамд билүү? За сэрлэгч гэдэг үү? Сэрлээ. What? Яа. Чи галуу гараад яваадахтаа ёо. Яг энэ хэсгийг ингээд нэг тийм будгаар будаад хасчмаар ах юм. Ямар хэцүү юм бэ хүүхэн гэдэг шиг. Ёо манай за ярих юм алга да. Үнэхээр хасаа чи ч хасаа юм аа. Чи ч үнэхээр хасмаар залуу юм аа. Гэж төвцөж болох хаа. Хасааг хасцаа гэдэг аян төвшүүлнэ би. Үнэрлэх хүрх юм болоо. Гэтэ надад ингээд миний хамгийн үзэн ядтай юм юу вэ гэхээр ингээд эрэгтэй хүн анхны уулзалтан дээр эмэгтэй хүний шууд биеинд хүрэх гэж оролдох ч юм уу те. Эсвэл нэг тийм сексуал юм асуух, эсвэл бие хаа руу хитрхийх гүлэрч харах ч юм те. Би тийм юмыг бүр чин сэтгэлийнхээ голоос үзэн яддаг. Ингээд эмэгтэй хүмүүс ч ингээд ямар ч ерөөсөө sexual object биш. Ингээд ижлэн зүгээр хүн байхгүй ингээд ямар нэгэн тийм та нарын ингээд төсөөлөө бодоод ингээд тэгээ нэг өслөжэн гаргадаг тийм хүмүүс ерөөсөө биш. Тэнгүүд надад би тийм яг бодолтой байдаг болохоор хасаа одоо эхнийхээ уулзалтын дээр л идэр чинь бүр анхны удаа л яг нэрээ мэдээд тэгээ танилцж байгаа шүү тэгснэ юу цэрлэж хөдлөгдөг вэ? Чи миний жасмин болох уу? Эсдэг тэрэн дээр суух уу? Юу гэнэ вэ? Тэгснэ юу гэдэг лээ. Энэ голын урсгал өстой намайг норгоод чамааг улам их өөрт минь бараг татагдуулж юм бас л шүү дээ. Юу гэх вэ миний хаа ёо. Надад саяны тийм сэрэл мэлтэй холбоотой асуулт бүр үнэхээр бүр зайл гэмээр санагдлаа уучлаарай. Би хитрхи сөрөг байвал намайг уучлаарай. Гэтэ энэ нэвтрүүлэг их гоё байна. Тэр амар тийм тооч байх юм шүү дээ. Яа, тэгтээ ингээд яг зөвшөөрлгүй биедээ хүрэх бол дурггүй. Нэг зөвшөөрсөн үнтэй бол нэлээ эрхлэлцэх дуртай юм. Яах гээд байгаа юм бэ чи? Юу асан жоох эрх талтай шүү. Талтай. Талтай шүү. Талтай. Яа, чи ерөөс таалагдахгүй нөө манай зайд. Яа, нүд татчих шүү. Өнөр сайхан өнөр. Юу болоод байна вэ? Яа, манай ботоо бүр тийм болохоор таалагдж байгаа. Бас үнэрлэх дуртай. Өнөр нь бас амар ашиг бодлоо. Их ч нэг тийм ингээд дотроо ингээд нэрч чухал шүү. Хасаа зүгээр яг ихчээ зүгээр явдаг. Нөгөө би тэр надад их зүгээр хараал шаалаад хийнэж байгаа. Би ер нь ингээ анзаархад манай бүх охтууд руу л ер нь ингээд яг юм хэлсэн байгаа юм шиг байгаа. Бүгднтэй нь ер нь яг наач тэр чигтээ явдаг red flag байна. Ингээ анзаарсан болохоор нэг азаа үзэж байгаа юм болоо гэж бодсон. Гараад илгдэн. Хүрчгүй. Аха. Нөө орсноо орчих уу гэдэг залууч. Хүрчгүй. Тайлчих уу. Тэгээд яг саний асуултад орж ирсэн баха. Амар гоё ярьсан болохоор. Хит ингээ болоод байх бас хэцүү маа тий. Гэртээ бичсэн нөгөө нэг дөрөв мөртөө чэжилсэн бэлтцэн ороод ирсэн юм аа. Хайш юм чи. Дан давшаад байх. Одоо нэг жоохон бүр ингээ бүрчрээд ингээ ус угаагүй ингээ дайрж байгаа юм шиг бүр нэг бух шиг дайраад байгаа юм ч тоо. Үе их ч улаан биш. Улаан том биш. Чи үгүй юм флирти юм уу эсвэл яг таттай ингэж флирттэй байна уу? Их ч амар шууд гоё асуучлаа. Ундраад юм шүү. Өхний дурцсан амар. Учир нь би чиний ундрмаа гэж болох уу? Бүр яг ингээ нүдрөө нэг харж аваад хэлээд байгаа байхгүй бүр ингээ. Тэр нэг юм нүдний нэг юм хүчин явагдаад харцаараа тий. Яа. Гүлич юм аа намын нөгөө мэлхий шиг. Харчлаа дүү. Уг үндэс нь алин бол ургаж харах нь алин гэж өгөхтэй байдаг шүү дээ. Тэнтэй байлаа. Алин яасан гэнэ? Үндэс алин бол үр жимсэн алин байдаг. Айгу уран зохиол юм шүү тийм шүү. За яах вэ? За яа за одоо гоё фар. Энэ маань одоо сууд модон гараад ирсэн шүү. Ничи би дуулна яг л мөөгчи
Чиний хажууд бусад октоо төр зайлчи. Өнөөрэ чиний нуруу Мэжи. Энэ бүр яг тас өөр юм байж идэг те яг. Окей. Тийм юм бид ч тийм шиг хэрэг. Шууд зохиол шумаараа. Бандаг. Ядч ч нөө. Гайгүй шүү. Их ч алтчгүй сонирхгүй байна. Зэтүүлэг те. Зэтүүлэг нь хүртлээ нөө өөдөөс нь одоо энэ дээр амраа хэлсэн бол баг тэгээд ингэх юм шүү те. Баг ийм үг нэмэр хэлчих болох юм шүү те. Эдэргээд ярихаар юм шиг санагдаж байхгүй. Тэгмээд их ч яг ингэсэн болохоор шууд зэтүүлэг нэг тийм өмнө хэлсэн нөгөө нэг хөлдөө нэг тийм юм ойлгодгүй эмгтээчүүд дургуу гэдгсэн чинь тэнгуүт мичиг яг тэгээс хангацсан байх нэг тоглоом ойлгохгүй мэдрэмжгүй байгаа юм шиг. Яа тэнгуүт мичиг нөгөө талдаа нэг тийм даалдаг тийм далчаасан тийм буур сургууль залуучуудад дургуу юм шиг байгаад байгаа байхгүй юу. Энэ хоёр л угаасаа хизээч үг болохгүй. Энэ ус тусцаа. Кино хэсэгчилдэг бах тий. Тийм. Бараг 10 жил 11 жил. Тийм үү. Бүр тууштай хичээлдэг. Бид н хаяа жимтдэг шүү дээ. Яа тэтгэв. Энэ хоёр хөөрхөн юмсан. Чиртэй юм. Өөрөө Яа энэ юм чи ямар лайтай. Ерөнхийдөө гаш томтой юм бэ? Тэрхүү яасан. Аяа. Хүү бараг нөгөө юутай юм цацчихоо яач нөгөө нэг юу хийцэн өвдөстэй юу төлөө ямар нэгэн зан үйл хийцэн мэдсэн өөртөө татах өвдсөн үстэй юм уу цацчихоо яач ямар эвгүй орон зайраа нь ерөөсөө амар чухал шүү дээ. Миний нүд яаж байна? Чиний үнхээр биш байна. Гүн хараад байна надад. Чиний бараг цоол чи нүдээ тийм дулаахан нүдээ цавчихгүйсээр хагаад юм уйлах юм байна. Энэ яг ямар тийм бас ямар гоё ярьдаг юм бэ? Тосгож штий. Өөдөөс нэг юм хараа ингэ энийгээ тийм одоо. Ингээд татсан. Одоо яг ингээ анзаарангуут ингээд нүднээс нь ингээд харцаа салахгүйгээр тэгснэ тэр кринж юмнуудаа ингээд кринж юмнууд. Яа их зүгээр шууд кринж гэдэг хэлчихсэн. Амар өөртөө ихтэй. Яг энэ 5 залуугаас хасаа бол баг хамгийн миний хувьд илүү сонирхож ирсэн. Ихтэй та хөөхөн гэсэн эрд танах юуг нүдгүй байна да. Ах ер нь Наа хасаа чин золоог яасан гэж бодож байна. Сэрэл мэл асуугаад байсан шүү дээ. Айгу дулаан энерги. Энийг юм нэг машины нэг холын насаасан юм шиг. Ингээ милиц үүдэг гэсэн ингээ амар аккурат. Ингээд хэлж ш. Яа нэг тийм Шууд чамайг тэрвэл яг хоёр гарчаа ингээл явхаад амар нэлцэнхаа зурцсан гүр шиг шалчсан юм аа. Чи юутэйс шин торон юутэйс шүү дээ. Би ингээд хүрхгүйгээр ялал хүрхгүйгээр тухгүй байхыг хичээсэн ч гэсэн чи амар юм. Тухгүй байх хичээсэн. Бас амар гоёсэн. Өлийн арай өөр харж байна те. Шүүлээ чинь бүр ингээд догтлоод ингээд энэ чинь бүр сууж яддаг шүү дээ. Үзэлтний Тэрнээс би нэг тийм одоо Европ руу яваад заавар үснэ гэж ерөөсөн амьдралтаа болоогүй. Одоо бас ийм шоунд орно гэж. Манай золоо их ч одоо ингээд цэмбигээд урагшаалаа сууж үзсэн. Ярианд нь бүр ингээд ороод тэгж байна. Би хэдэн ч нүртэл Яа би энэ хоёрыг амар шийдэж байгаа. Энэ хоёрыг бүтээсээ болоосоо гэж авигсаж байгаа. Тийм нэг эмгтээлэг чанар тийм айлганд бие авч явах бас илүү тийм жоохон чимээгүй байх. Тэр нь бас манай экс бол санагдсан шүү. What the fuck? Юу экс вэ? зайлаа. Буруу гэлээ. Жохон буруу юм болчихлоо. X-ийг харьцуулаад. Чиний топ нэг амтнаар төсөөлөл өөрийгөө ямар хөө төрлийн амтан гэж боддог. Яг төсөөлүүлэхвэл баг нэг өхөр мөхөр байж магадгүй. Хурцсан тэгээл нэг ингээ идэл хിവэл зам нэг тэгээл ах бүрийн хөөх юм аа нэг өөрийнхөө би жоон тиймэрхүү маягийн байж магадгүй. Чи бол гоё намаахан юу юм байна? Дүлгөөхөн. Чи ч гэсэн тийм байна. Чиний вайф ч гэсэн надад таадаг. Яа. Чи тэгэл нар гарталсан бол. Гоё сэтгэмэдтэй таараад яваад ярих юм байна.
Их чимэр яг чин сэтгэлээсээ. Нээж. Яа энэ хоёроос бүр ингээд амар гоё авраад Эхлээд нь ингээ харахаар те нэг жоохон сонирхолгүй юм шиг байсан мөртлөө яг хүнийг ингээ тухтай байлгаж чаддаг. Тийм өөрөө амар юм гоё тайван. Тийм амар мэдрэмжтэй ингээд тийм буруу тэнэг асуулт асуухгүй. Харц марцаараа ингээ цоолж харахгүй. Цоолж харахгүй. Үсгийн тайрхан боллоо. Манай гизэг хонгор гэдэг. Гизэг хонгор надад илүү гоё vibeтай, битээ нэг юм жоохон chemistry үүсгэж байгаа юм шиг бас санагдсан байна. Үнэхээр надад ч гэсэн хичээл мэдэрч байна. Амар. Би амьдралдаа ийм хөөрхөн хүүхэн авч үзээ. Саний ч юм пикми болчлоо тий. Хөөрхөн байна уу гэснээр хөөрхөн байна амар байна гэсэн чи I know гэж юм гээд. Тэнд мэдж байгаа бол яг ч асуусан би дугаа суугаачтэй та. Амраа жоохон нэг тийм одоо ер нь чимээгүй байсан баг хожих гээд байна уу яах гээд байна. Их юм ярьдаг нь жоохон нэг хүмүүсийн аманд орчих гээд муу яригчих гээд байх шиг байна тий. Тий. Тийм л баг. Зүрүү. Чөлөө цагаар юу их туртай. Бас харагчаас таа. Зээлаа. Яа. Анхны сэтгэл юм өрсөн. Бас харжаас тий. Энэ жоохон Гоо. Надад анхны сэтгэл юм өрсөн. Намайг хараад. Амар хөргөн жоохон миний хөргөн дүү энэ даал гэж бодсон даа. Нөгөө нэг коктейл Ямар инээдтэй хөөрхөн шаахаа шиг тийм хар сандал өмссөн юм бэ. Баярлалаа. Тэр их сонсдгоо. Тийм тэгээд амар гоё арьстай. Ер нь амар өөртөө марчаатай хүн шиг санагдсан. Өсөн таалагдсан. Тийм үү. Ер нь аягүй царайлаг. Хай. 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 Чам гоё мэдчихв. Чиний нэр тод. Чи удахгүй бодлоо. Чи постасаа сод. Намайг хараад финик сонгохоо. Их ч амар хөөрхөн юу яваалаад байна. Нэг юм оруулахаа батчихжээ. Бусад октод чиний хажууд шонгийн мод өөрийгөө сайн баясгаа тий. Гэтэ яг ихтэй хүн эмгтэй хүний инээлэгтэй байвал хоёулаа ялцчихгүй тэгээд их ч инээж юм гэхээр ингээд энэ ах юу ч ярьсан их ч инээлж байна гэхээр чинь тэгээд энэ хоёр гоё байна л гэсэн. Үнэхээр гоё. Тэгээд бид нарт бол нэг амар тодоо өөрөө тодоо гэдэг амар бүр намайг бүр амар тухтайлгсан тэгэл би тодоогоо амар ихтэй тэгээд тийм тодоогч угаасаа тийм санагдсан илүү дутуу юм байхгүй хугацаанд аягүй сонирхолтой санагдсан нь Цэтула гэдэг ойлгомжтой. Сан чүлэг өгсөн юм чинь. Энэ хоёр амар хөөрхөн байсан. Хүчин зүтгэж байгаа. Их чи харцаг харалтаа. Хүчин мэж байгаа. Орлоо их чи амд нь орлоо. Үгүй үнсэлцлээ. Хонгор юм нэг тийм юу нүдтэй юм те нэг юм. Уусгасан. Өнөрцөн утаа өнөр өнөрцөн. Нойрмог нүдтэй ч юм үнтэй. Яраг бүр дуусгамааргүй санагдсан. Өөрөөр ажиллаж байгаа. Яг шунаж дурлсан гэвэл үгүй. Яг айгүй сайн хийж чаддаг. Тийм. Ерхэд бас жоохон тийм байна. Тийм хүн яг өөр нөгөө би юм сайн, би тэрийг сайн юм чаа. Тэрийг хийчээ, энийг хийчээ гэсэн юм. Сайн хийж чаддаг юмдаа хүн бас туртай байдаг юм лээ. Би сайн хийж чаддаг. Тэгэхээр өөртөө хэлсэн. Assignment ч юм уу тийм юм туртай. Тийм болохоор энэ шоунд байгаа хаа. Одоо хараа. Хайрыг олох гэж. Хайрыг олцгоо. Хамтдаа хайрыг олох гэж ирсэн байна тийм. Хамтдаа хайрыг олцгоо. Яа энэ хоёр рамаас бол супер. Яа гэтээ би золоогчдын хонгорыг яваасаа гэж бодож байгаа. Би золоогч ганцаараа нэгдэмэр байна. Жохон дэвшээдэн гэж юм шиг тийм өөрийгөө илэрхийлждэг. Хонгороо та өөрийгөө хоёр хуйлаач. Берлинд 2 сар мэдээлжсэн. Тэгэхээр сая Берлинд амьдарчсан тийм. Тэгэхээр Германаар ирдэгсэн. Үгүй ярьдгүй. Тэгвэл би Германаар үг заажгүй. За мэддэг үг гэж магадгүй за. Ich liebe dich. Тэм яаж анхаарч татчих байгаа байхгүй тий. Одоо нэг хэний хажууд бол тийжнээ тогтох цэгийг хажууд тий. Өөрийн чинь амьдрал хідэн залуучууд байсан байна. Өөрчлөлт эксүүд үү? Тий. За энэ багш. 3. Дөрөвдөг ч юм болж болох уу? Гүй хари. Шууд яг хоо шууд юм шийдэмгүй байла амар сэтгэл хөөрөл юу болоод байна гэж тийм шүү. Манай бос орцчдоос
Тэнч эхний өдөр хасалт хийнэ гэж бод санаагүй. Чи асуудаг бах уу? Манай эсгийхгүй босч яваад болох уу? Харин тий. Guys. За. Тоглогчуд яаж вэ? Танилцдаг шүү дээ. За чи үг хэлэх юм шүү дээ. Чи хэлэх юм байна да. Манай үгийг хасаа хэлнэ гэж шүүмжлээ. Маргааш нөгөөдрөөс ингээд ээлжээр гоё үг хэлээ явцгаая. Яа энэ цэтүүлээ баг юутэй юм шүү, зөв бэлгтэй юм шүү манайхаа. Ингээд эхний дугаар дээр намайг хасчваа биш саяны дугаар дээр намайг хасчваа гэж хасаад хэлсэн. Тэгснэ хасаа чи хичээгээрээ илүү хичээгээрээ гэж мэгээ. Тэгснэ одоо чи үг хэлээ. Тэгсэн чи энэ дугаар дээр энэ хасаанд хасагдсан шүү дээ. Тэр зүгээр Монголд явж чаад ингээд одоо наркостай юм уу те. Ирээд энд ирэнгүүтээ шууд сэрээгээд чи ингээд яваарчин дэрчлээ гэсэн бол би л агуу байж болох юм гэж бодох юм байна. Ийм гоё газар, ийм гоё хүмүүстэй хамт байгаад байгаа маш баяртай. Окей. Тэгээд бүгдээ гоё байхын төлөө. Надад хайртай. За cheers жаа хайртай. За cheers. Цааш нь баг дамжуулж хараа. Яа гэтээ цэтүүлээ эсвэл зүгээр л залууч одоо олон юм. хасаад хайртай бол яах вэ? Надад чи хайртай юм нэртэй гэж. Үнтэй бөгөөд хамгийн чамин хамчин яаж бахаа. Бад бахаа. Юу саяла баялаа. Бахаа. Ийм саагүй яриатай. Би өнөөдөр чиний энэ хэсгийг хасчаалаа. Байж би хаах гэдэг. Жилээдэд юм байна. Нэр юм уу? За би хасаад саналаа өгсөн. Хасаад өгсөн гинэ. Надад мэдхгүй жоох намайг айгу тухгүй болгоод байсан. Ахаа. Дахин. Яа, амар гоё үг бүг хэлээд одоо барыг сүүлийн үгнээс юм шиг. Зүрхцэн үгнээд өгнөцтэй. Тэгээд ингээд би сая чамайг битсэн штэ. Авра. Чи ингээ хүүхэн сэлгээ явж байгаа. Хүүхэн сэлгээ юм бэ? Би зөв бүгдийг ч адилхан хараараа харилцах. Тийм юм гэж байдгүй юм. Миний ертөнцийн Яг амраа яг хэлмээр байгаа юмнуудаа яг ингээд яаж хэлээд байгаа байхгүй тий. Нууцаар тоглоомор хэлээд байгаа байхгүй. Одоо бүр тэнгийн мангараа болж малцсан тий. Яг драматик Оролцогч та босно уу? Би болсон. Явстаа яа да. Том юм яаж ч одоо явж байгаа. босчих юм уу? Яа, сая цэцүүлээ яг яасны реакшнийг харсан уу? Хаха. За одоо хараарай. Явстаа Босч байгаа штэ амар awkward байдлаас тэгсэн чи одоо хараа цэцүүлээ. Явстаа яа да. босчих юм уу? Та яг одоо намайг дагаж явна уу? Би лаг орох хэрэгтэй боллоо. Яна, ямар авир юм бэ? Oh my god. Тэгээд хоёр алхаж. Хасаа миний нэрийг хасалтай харьцуулалтаар хийсэн байж магадгүй. Яг намайг өөрийнх нь хамгийн том өрсөлдөгч байсан гэж харж байсан. Юу вэ? Хин ч амтаа өрсөлдөг. Хин ч өөртөө өрсөлдөг байх чинь. Өөрөө зэрэг гол дөргээ боцоод байна. Хин ч чагаа хараагүй юм. Ямар no. Яг драматик яг тоглоом No гэдгсэн чи. За хасагдсан чи. За ингээл дууслаа да. Ингээл дууслаа. Ер нь эхний анги бол юм байна. Ерөөдөө жоохон нэг тийм өмнөх ангиа бодвол ягаад ч юм жоохон уйтгартай ч юм шиг те. Эсвэл би амар олон дахин үзсэн болохоо тэгж бодож магадгүй. Амар уйтгартай ч юм шиг нэг тийм санагдаж байна. Тэгээд бусдаар гэх юм бол ер нь бол дайжгүй шүү. Тэгээд эмэгтэй оролцогч нар нь болохоор бүр гайхамшигтай гоё юм. Тэгээд эрэгтэй оролцогч нар нь болохоор одоохондоо жоохон нэг тийм хэцүүхэн харагдаж байна. Гэтэ ингээ явц тундаа ингээ чангараад бас тий гоё entertainment юм эдрэг гарах бах, цэтүүлэгээс олон юм гарах бах, хонгор олон юм хийх байх гэж бодож байна. За тэгээд энэ за одоо буундаа заяа сонирхолтой Instagram дээр ямар нэгэн гоё мим мэдэр гарсан байна уу? Тэдрийг буундаа олж харцгаая заяа. За энэ араа. Уцнуу хаалсан юм бэ? Хүн тэгээд үгүй штэ. Би ч бас үгүй.
За тэгэл дараагийн хүмүүс амжих л байлгүй дээ. Гэрээ цаад хууцаанаас явуулаач bro. Яа, яг ингэх баха. Харчлаа дүү. Уг үндэс нь алин бол ургаж харах нь алин гэж өгөхтэй байдаг шүү дээ. Энэ бол цуснд нь буцаж исэн сэрэл моторт нь жихэр болон хуурч байгаа төрмөл ар ш. Яа, энэ бол татлаа. За одоо комментүүдийг харцгаа заяа. Ерөнхий за төгсөөг хүмүүс юу гэж ярьсан бэ? Арай л хүүхдэрээ байна. Ямаа омогтой шигний давсаг яаж яваад ирчихсэн юм бол яайда байж чамайг яруу гээд юу гуйлчих гээд байх юм. Энэ мэдэн цэцэрлэгтэй яг үнэ. Начид цэрлэг дүү байна да. Хүүхэд юм уу хиттэй вэ? Үе юу 15 та хүүхэд оруулчваа. Яа, за хүмүүс ер надтай ижлэл төстэй л бодтой байгаа юм байна. За мичидээр ямар сэтгэлтэй юм. Гойхон охин байна лээ. Шүдний имлгийнх нь хаяг байна уу? Эрэгтэй байтугай эмэгтэй би дурлж байна гинэ. За мичдэр бол ерөөхдөө хүмүүсийн сэтгэл санал бол гоё байгаа юм байна. За дараагийнх болохоор за хасаа хүүг харцгаая. Нэмбэр ахын за хамгийн дажгүй бас царайлаг нь хасаа юм байна. Хүүхдэн цээжин дээр нь балаас харцсан юм шиг шивээсвэ. Шивээсийг яг ойлгох гэж байхад хасаа тайч юм аа гинэ. Хүртэх стогоол хүртлээ гинэ. За хасаа дээр бол яг нэг амар хейтлээд байгаа юм бол алга. За амраа дээр юу гэсэн бэ? Roasted шиг харагдаж байна. Ой за come on манайхан арай лөө. Хамгийн их чинь мөртлөө бусад охтуудаас тутгааргүй залуухан элдэн маяггүй яг өөрөөрөө байгаа нь хөрх санагдсан гинэ. Насны юм байгаа хөө. За цэлмэг дээр юу гэсэн бэ? Бүксэндээ цагаан хорхоотой юм бэ штэ. Энэ цэлмэг чинь тавилтаа зохиолын дагуул ингэж байгаа гэж найдаа. Кринжлээд шууд зурсныхаа дуг хаажин хачин татгансан юм. Одоогоор нэвтрүүлэг цэлмэг хамгийн сонирхолтой болохоор л харагдаж байна. Бусад залуучууд нь арай л хүлдэг нэ. За нэг иймэрхүү л байна да. Энэ дугаарынхаа бичлэгээрээ яг үнээр яг надад төржсэн сэтгэлээ яг нууж хаалгаагаар бүгднгээ ингэж хэллээ орууллаа. Тэгээ хитрхи их одоо жоохон сүрэг байсан бол уушлаарай. Гэтэ энэ нэвтрүүлгийн баг хамт олонд нь баяр хүргэе. Үнэхээр их Монголд байхгүй тэгээ баг Азад байхгүй гоё нэвтрүүлэг хийсэнд нь ингээ гоё бидрийгээ ингээ үзүүштэй юмтай болгосонд нь ярих хэрэгний сэтгэлтэй болгосонд нь баярлалаа. За тэгээд бичлэгийн маань энэ хүртэл үзсэн баярлалаа. Тэгээ subscribe дараарай. Баярлалаа.